За hi guys. Энэхүү бичлэгээр та бүхэнд 1 сарын сүүлээр Dota 2-той холбоотой болсон сонио ачинг хүргэх болно. За эхнийх нь бол Into the Breach. Мэдээж бид бүхний сайн мэдэх Сэ болон Lilx 2 Монгол төгсөгчтэй. За энэхүү багийн CEO бол мэдэгдэл хийсэн байгаа. Юу гэж мэдэгдэл хийсэн бэ гэхээр би бол энэ индастрид байгаа хамгийн муу хүн, өөрөөрөө бахархагч, дээр нь алкохолик, бла 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 гэдэг нэг жоохон уянгийн халилтай юм хэлсэн. За ерөнхий утгаараа юу хэлсэн бэ гэхээр зөвхөн миний буруугаас болоод энэ орог тарж байгаа гэдгийг бол зарлаад уучлалт хүссэн. За хэдийн Into the Breach гэсэн оргоос гарсан боловч 5 тоглогчд бол цаашдын тэмцээнүүдэд цогтой оролцохоор төлөвтэй байгаа. За гэхдээ энэ үхэндээ л гэж ярихад ийм боломж олцсон дээр нь MC ахыгаа нэг сайхан өшөглөөд авбал тий. За харин нөгөө сонио ачин зүйл нь бол Gaming Gladiators багийн тухай. За тэдний хувьд бол ранк 1-тэй байсан Watson аваад за одоо алан мална гэдэгтэй хэсэг хүмүүс бол бөө юм болсон. Нөгөө талаас зарим хэсэг хүмүүс нь Duraco гаргасан нь бол мэдээж маш буруу үйлдэл байсан гэж шуугаатай байсан бол энэхүү шуугаан тасарч амжаагүй байтал бүр том асуудал болсон. За ямар том асуудал болсон бэ гэх юм бол Sion Twitch дээр за Duraco-г бол би гаргасан, би багаас ассан. Энэхүү бол ерөөсө драфтн дээр ярилцдаггүй, бэлтгэлд хамрагддаггүй, Орос медиануудыг үзээд л сууж идэг. За дээрэс нь ууж идэнэ гэдэг нэг тиймэрхүү юм бичсэн. За тэгээд хамгийн сүүлд нь бол Оросуудтайгаа тогломоор байна гэж хэлдэг байсан. Тиймээс би түүнийг free to charge болгосон гэд твит хийсэн байгаа. Харин үүнээс нэх худал хүн Jack буюу одоо хуучин менежер нь Duraco-г ууж идэж мөн дээр нь бэлтгэлийн тоглолтоос зайлсхийж хийснийг бол би баталж чадахгүй. Би бол ерөөсөө тийм хараагүй. Тиймээс эсрэг байр суурьтай байна гэдгийг бол илэрхийлсэн. Gaming Gladiators болон Duraco-гийн хооронд дээр ярьсан сэдвээс шаал хамааралгүй илүү хувийн шин чанартай асуудлууд бол байсан гэдгийг мэдгдсэн. За мөн дээрээс нь Gaming Gladiators багийн CEO-г дээр хийсэн мэдгдлээрээ бол Duraco-д Dota 2-ын community-гээс нэлээд том тийм шүүмж дагуулх урсгалыг эхлүүлсэн байна гэдэг юм хэлээд амжсан. За гэхдээ хэдүүлээ энүүхэндээ дүгнэлт хийхэд энэхүү Jack нь бол Gaming Gladiators багт байсан Duraco-гаас гадна цор ганц Орос хүн бөгөөд тэд нар бол мэдээж хоорондоо нэлээд дотн байсан гэсэн. Тэгэхээр Duraco-г багаас гарснаас хойшоо ерөөсөө нэг 2 чоноолгүйгээр Jack ч гэсэн менежерийнхээ ажлаас буусан байгаад байгаа. Тэр үүнээс бол хэр дотн байсныг нь хараад авчиж болох бах. За ингээд Gaming-ийн сонио ачин дуусахгүй. Дахиад саяхан дахаак стрим дээр л Celery бол илүү өөртөө тухтай фармч тоглодог хүн. За мөндрээс нь илүү гол руу тоглодог спортоо түүнтэн тааруулах гэж Watson бол тоглох өөрийнхөө плейстайлыг солиод за ер нь Duraco-той ойролцоо болох гэж хичээсэн ч ерөөсө болоогүй. Одоо харин Gaming Gladiators багийнхан Nightfall-ыг авах гэж оролдож байгаа. Хэрвээ Nightfall-ыг нэгтгэж авч чадахгүй бол энэ баг бол баг disband хийнэ гэдэг юм хэлээд амжсан. За дахаакийн хэлсэн үгнүүдийн баг л 90% биелэлээ олсон байгаад байдаг. Тэгэхээр энэ удаагийн сонио ачин үүгээр дуслаа. Таалагдсан бол конопнуудаа дараарай guys. Bye.